За, сайн байцгаана уу? Таны компьютер чи амар ингээд танд амар удаан байгаа юм шиг мэдэрүүлж төрөөд амар амар удаан байна уу таны компьютер чинь? Тэгвэл энийг арай багасгах аргыг танд би өнөөдөр заах болно. Яг тэгээд одоо энэ баруун доод болон энэ сум бааз тэр суман дээр дарахад бол ингээд таны ингээд арт бэкграунд чинь ингээд явж байгаа ингээд аппыг хянах боломжтой. Тэ? Одоо ингээд эдний маус хоёроо дараад exit cortex гэх тэ. Exit гарах гэх. Хэрэггүй апптай бол эндээс бол гаргаж болно. Хайх цэснээс ингээд task manager гэх энэ application лог ингээд ороод таගේ компьютераа хянах боломжтой. За энэ дээр бол манай memory минь одоо ингээд 50%-тай байж байна. Тэ? Одоо ингээд юу гэдээ илүү хийцэлж байна те тэрийг ингээд хянах боломжтой. Одоо энэ search гэх 99 MB гэж. Энийг одоо mouse хоёроо дараад end task. Хэрэггүй зүйлүүдээ ингээд end tasklаад ингээд явуулчих болно. За энэ доороо startup apps гэдэг иш орно. Тэгэд одоо таны ингээд та компьютер хасангууд өөдөр чи баах юмнөр ингээ гараад ирдэг те. Тэрийг ингээд тэгээд устгах боломжтой. Тэрийгээ тэгээд устгах боломжтой. Тэгээд ер нь болол одоо энд бол enable гэсэн ингээд бичгнүүд харагдаад cortex-ийг одоо ингээд disable гэж дарчих болно. Дараадаа хэрэггүй зүйлээдээ ингээд за одоо харъя. Энийг Microsoft Edge-ийг одоо ингээд disable болгоё. Disable. Хэрэггүй зүйлээдээ ингээд ер нь бол disable хийж хэрэгтэй. За хоёрдугаар одоо таны keyboard-ийн доор нэг Windows-ийн зураг байгаа. Тэрэн дээр удаан дарлаа. R гэнээр дарлаа. Ингээд яг ийм гарч ирэн заяа run гэсэн. Scroll та эндээс run гэж өөрөө бичээд орчих боломжтой. Тэр хурдан орох нь бол VR гэдэг Windows-ийн зурагтай тавьчихсан дээр тэгээд R гэнээр дарахад тэгээд болоо. Энэ дээр юу хийчих вэ гэж юу? Services Tech MSC за арсан тэд энэ хайж авч байгаад одоо яг ийм S үсгний юм юунд дээр очиад таск дээр очиад T-Smeg гэх зүйлийг одоо хэдүүлээ олох хэрэгтэй. Энэ шүү дээ. Ийм бичгтэй шүү. T-Smeg. Энийг stop disable гэх хэрэгтэй. Энэ таны компьютерыг удаашруулдаг. Тэгээд apply. Окей. За одоо энэ дээрс Windows search гэдээ бас хаах хэрэгтэй. Энэ шүү. Энэ бол би disable хийсэн, stop хийсэн. Энэ бас таны компьютерыг удаашруулах нэг шалтгаан болно. Энэ хоёрыг юу нь бол disable дээр хийчихэд бол таны компьютерт хурд бас нөлөөлнө. Өнөөдрийн бичлэгээр нэг тиймэрхүү байлаа. Энэ task manager энэ startup apps хэрэггүй юмнуудаас боллаарай. Тэгээ компьютераа restart хийхэд болоо да. Байж байгаа нэг юм хэлье. Windows R дээр дараад run гэдэг ааштай энийг гаргаж ирнэ. Гаргаж ирээд энд system CPL цэг марч CPL энийг хайгаад ороод тэр одоо энд add-in ч байгаа хэсэг тэ performance гэдэг ишээ settings руу дарж ороод хамгийн сайн гэсэн best performance гэдэг тэ энийг сонгороо. Энийг сонгосноор таны ингээд илүү ингээд
гэж ингээд хинаад тэ илүү ингээд докторчин таны компьютер урд тэ сайн бол. За тэгэд энэ хажууд нь item-чд гэдэг даад энэ дээр дарж орно. Тэнгүүдээ энэ background services биш programs болохоор за. Тэгэд virtual memory гэж бод. За энийг дараагийн имчилгээ дээр оруулъя за. Энэ таны хорд ингээл гайгүй сайжирна. Тэгэд компьютерийн гол нь restart хийх хэрэгтэй. Restart. За. Баярлалаа. Баярлалаа.